Миний бичлэгийг үздэг хүмүүсийн 95.3% нь сав дараагүй болно. За би нэг өдөр ингээд YouTube ухаа хөвтөж тэгтлээ Anarchix байхныг бичлэг хийсэн бидیں. За тэгээ тэрийг харсан чи дараагийн бичлэг дээр хятад сервер татах вэ гэдэргээд ингээд бахан хүмүүс комент хийчихсэхгүй яаж хятад сервер татах вэ гэд заагаад үг гэд. Тэгээ ингээд баахан ингээд хятад хужаа сервер орлуулдаг мөг гэд Rion Parsa юм шүү. Нэр нь юу юм уу ингээд баахан юм ингээд event skin time дээр авч болдог юм гоё мой гэд баахан чи за би танаас зааж өгч чинь App Store руу орно. App Store. Тэгвэл болон дээр харагдж байгаа нэг хүний зурагтай тавьж байгаа. Тэгвэл та нарын мэдээллийг ингээд нэрчин гараад ирнэ. Тэгвэл өөрийнхөө нэрэндээ дараад за дарж оронгууд ингээд уншина. Жохон уншиж агаад за тэгвэл ингээд ийм гараад ирнэ. Тэгвэл country and region гэдэг дээр дарна. Тэгвэл тэрэн дарангууд ингээд орно. За уншина. Тэгвэл change country or region гэж дарна. Тэгвэл доошоо гүйлгээд C-гээс нь China mainland гэдэг дээр дарна. China mainland гэдэг дээр дарна. За дарангуудаа тэр болонгийн тэр юм дээр дарна. Баруун болон дээр байгаа юм дараа. Тэгвэл энэ дээр ийм байгаа. Түннон дээр дараад street гэдэг дээр нь Шанхай гэж бичнэ. Шанхай. Тэгэхээр бүгдэн дээр нь ингээ Шанхай гэж бичнэ. За street. 3 street-ийн гурван дээр Шанхай гэж бичээд пост кодыг хамаагүй ингээд 2 гүнгөт нэг 5 6 тийг бичээл. Ингээд region дээр нь China гэж бичнэ. China. За тэгвэл энэ дээр нь Шанхай гэсэн юм хайсан юм сонгож өгнө. Шанхай гэх юм байна. Тэгвэл буц дээр 1 2 3 4 5 6 7 8 9 тэгээ тийм их хамаагүй чинь. Тэгээд next дарангууд ингээд шууд гараад буцаа ороод ирнэ. Тэгвэл ингээд хятад болоод орно. Тэгээд games гэх оронгууд ингээд бахан хятад хийх юм гарч байгаа. За тэгвэл энэ шинэ ороод search дээр нь Mobile Legends гэж бичнэ. Тэгээ Mobile Legends гэж бичингүүт ингээд хятад мобайл гараад ирнэ. Ингээд гараад ирнэ. Тэнгүүт ингээд ороо харангууд энэ ингээд 2 ГБ тэргээд ингээд шинэ баатар ингээд бүгд үйжэдэг. Шинэ баатар байна. Тэг ингээд баатар хамаг бүхэн гараад ирнэ. Тэг ингээд тэгээд татад авчихна. За энэ удаагийн бичлэг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд bye.